чи яана юм 7 хүүхэдтэй яах гэж юм олон хүүхэд гаргасан энэ тэр гэдэг үгүй. Хүн тэр ерөөсөө яршиг биш байхгүй. За сайн байцгаана үзэгчдээ баяртай өдөр контентын маань 2 дахь дугаар одоо бэлтгэгдүү хүргэх гэж байна. Өнөөдөр бидний баяртай өдөр контентын маань хэн блэр их чинээр Хүрэл од гэгч манаас оролцож байна. За Хүрэл од гэгчийн маань хувь 7 хүүхэдтэйгээ амьдардаг ийм амьдралын төлөө гэсэн тэмцэлтэй мундаг гэгч байгаа. Тэгээ өнөөдөр бид нэр Гүмүда Плазагийн 9 давхарт байрлах Коремед эмнэлэгдэр бүтэн биений шинжилгээ өгүүлэн за одоо гоо сайхны бүтээгдэхүүн бас танд дэлгэрлэе гэж бодоод байгаа. Тэгээд сайхан хоол идээд тэгээд бичиг хөргөж өгдөө. За орох уу? За тийш орч тээ. За сайн байна уу? За өнөөдөр манай баяртай өдөр контентын маань 2 дахь дугаард ихч маань оролцож байгаа. Тэгээ манайхыг дэмжиж хамтран ажиллаж байгаад баярлалаа. За манайх болохоор Коремед эмнэлгийн дур сонжилгооны чиглэлээр ер нь үйл ажиллагаагаа явуулдаг. Бомбай булчирхай болон даад төрлийн вений судсыг арфе буюу түлх хэмжлэг хийдэг юм эмнэлэг байгаа. За өнөөдөр манайх болохоор таныг хөвлийн бомбайч нь бол хөвлийн хит аваа онцлогоо хийж өгнө тийм. Яг өөрөөр ингээд юмыг бодоход би бол ерөөсөө хүний төлөө амьдраагүй. Би яг өөрийнхөө төлөө амьдраж байгаа. Энэ амьдрал миний амьдрал. Тийм болохоор би хүнээс тийм юм хараад би ерөөсөө яг энэ хүний төлөө байж байгаа юм шиг, хүний төлөө явж байгаа юм шиг ингэж явах би ерөөсөө боддоггүй шүү дээ. Хүн яг чадахгүй гэсэн юм, чадахгүй гэл хүн суугаад байхад юм бол чадахгүй болохгүй гэл бодол ахал юм бол юм ерөөсөө болохгүй. Болгоно бүтээнэ чадна. Би заавал ээж нь одоо ингээл яг өнөөдөртөө биш маргааштай биш юм ахэд магадгүй хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа яг тэгэн шүү ингийн шүү гэл яг ингээ хүүхдүүдтэйгээ ярилцаад ингээл тэгэхэд чинь бас тэгээ шал хөрлөлттэй шүү дээ. Хүүхдүүдийн хувьд таны хүүхдүүдийн хувьд хэдээс хэдэн насны хүүхдүүд байгаа л? Манай хамгийн томч одоо 20-тай. Тий, тэгэл доош нь 22 насны зэрэгтэй. Одоо хамгийн бага нь тэгэл 20 дахь ингээ 2 дугаар гэдэг чинь 7 настай тийм 7 настай хүүхэд. 7 хүүхэд. 7 хүүхэдтэй. 7 хүүхэдтэй ах хэрэг гоё юу? Нүг гоё шүү дээ. Олон хүүхэдтэй дээр үе нэг өвөө эмээ нэрийг харахад л олон хүүхэд ингээд гэрээрээ бочлол гоё байдаг гэлэрсэн. Одоо 7 хүүхэд гэдэг бол өндөр тоо шүү тий. Өндөр тоо. Энэ үед бол одоо айлуучны 2 3 за өсрөл 4 байна уу тий? 4-тэй. Хүнд ер нь хүн гэдэг юм ерөөсөө илүүддэг байхгүй. Хүн яг хүнэрэлэг дутаж явдаг. Би өнөөдөр энэ хорвотор мөнх бас байхгүй. Тэгэхээр миний хүүхдүүд бие биендээ түшигтэй хандаа, олуулаа нөмөр нөлгтэй байгаасаа гэл яг энэ 7 өчиг яг ингээл зүтгэл төсгөөд явж байгаа хүн шүү дээ. Энэс нэг ч удаа би хүмүүсээ хөндлөнгөөс тэгдэг. Чи яана юм 7 хүүхэдтэй яах гэж юм олон хүүхэд гаргасан энэ тэр гэдэг үгүй. Хүн тэр ерөөсөө яршиг биш байхгүй. Миний хүүхдүүд би хүүхдүүд өнөөдөр тийжин гэл гаргасан. Хинээс ч би харахгүй, яахгүй, ихгүй, хоос онуулахгүй, хоёр идүүлэхгүй. Тэгэл болгоол өнөөс дутаахгүй тий. Дутаахгүй, хүүхдээс дутаахааргүй. Тий. Ингээл явчихна. Боловсролын эзэмшүүлж. Боловсролын өөрөөсөө зогсон өөрийнхөө төлбөрийг төлөх хэмжээний чадвартай нэг сургуультанд нь төлбөрт нь оруулаад нэг өөрсдийн гэсэн нэг эзэмсэн мэргэжилтэй болгоол би хүүхдүүдтэй нэг юм цагтган худал ерөөсөө хэлж болохгүй. Хулгайч болохгүй. Хүн яг өөрийнхөө яг болондоо бүтэндээ л гэж явж байгаа юм л ээж хүүхдүүдийг л аяндаа л ингээл юм болгон чинь ингээд болоод ингээд бүтдээ штэ гэлдэгтэй. Дэлгүүр байгаа. Манай дэлгүүр нь одоо 3 салбартай. Нэг салбар маань энэ Гүмүда Плазагийн 1 давхарт байрладаг. Манайх болохоор ер нь бол нэг 20 төрлийн аль бисны эрхтэй дистрибьютор бүтээгдэхүүн оруулж ирдэг юм газар байгаа. За манай ихчид өрөөдөр яах хэлээ та ямар бэлэг хэлсэн? Тий. Одоо энэ эмэгтэйдээ нүүрний бүтээгдэхүүн манайх ч нэг косметик чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болохоор аль сурчлагын бүтээгдэхүүн, маск тэгээ нүүрний бүтээгдэхүүн, арьсны гоё чигшүүлэгч хавруулж байгаа арьс хуурашдаг ийм үед нэг арьсыг гоё чигшүүлэх, арьсыг чангадах бүтээгдэхүүн бэлгэнд өгөө гэж
шийдсэн байгаа. За баярлалаа. За. Тэгээ өөр чинь аз жаргал амьдрал чинь сайн сайхан бүгдийг хүсье. Тэгээд танай бас хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ажил мэргэжлээс эхлээд та яриач. Та хаана юу хийдэг юм бэ? Юу хийж Би байгаа? агарын цэргийн командалд тоогооч. За. Ингийн хийдэг. Та ч нөгөө түрээсийн хашаатай гэсэн үү? Тий. Өмнө нөгөөсөө түрээсээр л явж ирсэн юм уу? Түрээсийн юмар. Түрээсээр. Тэгээд юу сарын 250 хашаа байшин дангаараа. Хашаа байшин дангаараа. Нөгөө байшин нь бол яг орж амьдрах боломж байхгүй. Дотор нь гэрээ барьсан. Яагаад гэвэл би ч нэг тийм муухай санаатай. Айлтай хамт байх дурггүй. Нөгөө манай хашаа чинь бол байшиндаа хүн оруулъя гэдгсэн байхгүй юу? Гэрээрээ үл 100. Гэрээ бариад орох юм бол гашааг нь хөсөлгөх юм бол 100,000. Байшиндаа дангаар нь байшиндаа хүн оруулна гэх юм бол 100 гэж байгаа байхгүй. Тэгвнгүүт нь би ямар ч хүн ирж байх юм бэ лээ. Би ч өөрөө охин найдуу хүүхэдтэй. Ямар ч би ч өөрөө байж манай ажлын шаардлагаар хөдөөхөр явчихна. Тэгэхээр чин хүүхдүүдэд амар тайван байдлах чадахгүй шүү дээ. Хажуудаа нэг айлттай нэг бүтэхгүй нэг айлтай авах юм бол нөгөө хэддээ санаа зовчихно. Тэгэхээр нь үгүй надад дангаар нь би 250 түрээсэл. Зөв. Тэгээд тэгж байгаа байхгүй юу? Тэгээд яг дангаар нь түрээсэлдэг. Одоо хэдэн жил түрээсэлж байна? Одоо сүүлийн 3 жил түрээсэлж байна. Оо. Яг нөгөө архинаас болоод одоо тэгэл яг л ингээд энэ амьдралыг яг үүсгэсэн. Уудаг. Гэр бүлийн бүчир хийлэл. Зохиж заддаг. Одоо зохиж заддаг. Тэгээ өөрөө нэг хийсэн ажил байхгүй, бүтээсэн ажил байхгүй. Тууштай нэг юм хийчихье гэж бодохгүй. За тэгж явсаар байгаа л яг сүүлдээ эмэгтэй хүн чи өөрөө ганцаараа ярьдаг бол тийм билээ шүү дээ. Би ч одоо хэний төлөө амьдэрдэг. Би ч одоо энэ насан дээр намайг ингээд зовоод амьдарч байгаа. Ирэх наасан дээр чи жаарч гэж бурхан багш надад 2 нас цаа яахгүй. Би ч эргээ буцаараа би энэ хэдэн хүүхдийн төлөө, би энэ хүүхдүүдийг би юуны төлөө, би ямар орчинд би амьдруулах гэдэг. Тэгэл бодчихсон л одоо чадсан шүү дээ чи хүрл одоо гэдэг өөртөө хэлээл. Хүрл одоо чи чадсан шүү дээ. Чи дэрэгдээ нэг хүнтэй ингээд амьдралаа аваад ингээд яваад байна. Энэ хүнээс саллаа гэхэд чи аваад яваад. Тэгээ манай хүн болонгууд гэрээ өгье гэж боддгоо. Манай ах дүүнэр надад барьж өгсөн өнгээр би ч нэг төгөхгүй. Тэгэнгүүт нь л нэг өдөр ажилласаа ирээл түрээсийн 5 антай гэр авахасаа өмнө жижиг 4 антай гэр 100,000-аар сарын 100,000-аар түрээслээд. Тэгэл гэнт хүүхдүүд нэг өдөр дуудаал хүрээдэр миний хүүхдүүд. Яшин тэнэр наагаадаа мэдхгүй гараад иргээл. Бүгд өмссөн хувцастайгаа хүрэх юм. Тэгэл 3 жилийн өмнө гэдэг чи бүгд жоохон штэ. Тийм штэ. Тэгэл гараал гэж байгаа байхгүй. Өөрсдөө нарах. За битээр Яармгийн эцсээр ирсэн байл. Хүнсийг нь цуглуулж өгөх гээд. Юу явах вэ одоо? Одоо ямар ч сан гурилаа шууд агарна. За гурилаа аавна тий. Махаа аавна. Удаага аавна тий. Тэгэл юу юм. Тэгэл харъя та тий. Тэгсэн байхад л бараг болчихно гэж. За яшаа. Тэр манай ярмаг чи юу? Энэ хоёрын ер нь энэ чинь нэсэл авах уу? Захраг гардаггүй шүү дээ. Эндээсээ бүх юм бөөндөд очдөг шүү дээ. Дарамтуул орох хэрэг алга тий. Баахгүй. Энэ Улаанбаатар нэг байгаа юм. Нэгээс нь 25 тань хэдэж байна. 25 тагаас нэг яа. 25 хэлээ. Тий. Будаага бас тий. Тий Будаа бас 25 хэлээр нь авахор яах вэ? Будаа 25 тань хэдтэй байгаа юм. За тэгээд нэг авч. 85 таг тань 80 гэдэг юм тий. За 25 хэл будаа тий. Тий. За. Хари шилжил. Өөр энэ дээрээс авах юм байгаа юм. Өөр энэ дээрээс авах юм байхгүй. Гойм авах юм биш үү? За одоо тэгээд мах авчих. За тэгээд тий. Тий. За одоо махаа тий. Танаа хоньны бах иддэг үү? Өхрөө? Хоньны мах уу? Хоньны бах хэлнэ дөө. 21500. Цулна уу? За, та тэгээ өөрөө мэдээлээ ав. 150-д шууд махаа авчих юм шүү. Шууд уу? Тэх үү? Та юу гэж бодож байна? Тэгээ. Тэрэн дээр өстэй. 150,000-ад 150,000-аар хонь авдаг эсвэл одоо тэгэхээр чинь зүгээр 150,000-аар 7 хил махал авчих штий. Одоо та энэ авсан хүнсээрээ горил будаа махаараа сар болох уу?
За бүрд будаагаар бол сар болно. Мах бол арай өрхгүй Мах юу? бол арай өрөхгүй шүү дээ. Өрхгүй бах тий. Өрөхгүй. Цол нь арай арив ихтэй л дээ. Арив ихтэй л дээ. Нөгөө ястаа том тий. За. За чагаал тийш л тавьчих. Зүгээр. Манай хотоогоо зодолтоо л. Шинээрээ гараад ирэх юм аа. Ирэх юм болоо юм биш. Ирэх юм ба. Сүүлийн шарван бол ирэхлээд байгаа болтой байна. Банхар хайраа. За сайн байцгаад. Оо. За гэж. За ингэж хэд төрсөн. Та 100% эрхлүүлнэ гэж бол байхгүй шүү дээ. Тий стил. Зодолт хуйдээ зодолтоо л тэгэл. За тэгээ өнөөдөр бидний контентэнд оролцсон ихчтэй бас баярлалаа. Таны цаашдын амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Энэ сайхан хөөрхөн хүүхдүүдийн хувь зүйн үргэж ивэж явах болтугай гэж. Ерөө тэгээ өнөөдрийн сэтгэгдлээ та сайхан хуваалцаж ахын дээр зурагтаа жоохон солдогч төгөө. Өөртөө яг ингээд цаг гаргана гэдэг чи өөртөө цаг гаргаж өөртөө зөвхөн явна гэдэг чинь бас ерөөсөө миний өөрийнх амьдралд хийж үзэж байгаагүй болох юм байна. Тэгээ та бүхнийхээ ажил үйлс бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ нэвтрүүлэгт орох санал тавьсан энэгээр ташрамд хэлэхэд дарагтаа баярлалаа гэж хэлье. Бистэ ингэж юмд оролцох гэж бодоогүй. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь сая тэр эмнэлгийн үйл ажиллагаа гэл тэр үйл ажиллагаануудад бүгдэнд нь маш их баярлалаа. Дахиад таныг нэг өлөн үрээдрээр ирсэн шүү дээ. Тий. Тэр үед нь та бас өлөн болоод яг маргааш өгөндөө өгсөн өмнөх өдөр нь хэлчээрэй гэж. Тэгээ бид нар бас ярьж өгөө цагийг авцсан байж тий. За тэгээ нэг мөсөн сайн үзүүлээд нэг мөр нэг оншоо гаргалаад аваа. харин тий. За баяртай өдөр контент маань 2 дахь дугаараа бэлтгэн та бүхэндээ хүргэлээ. Өнөөдөр бидний баяртай өдөр контентэд маань 7 хүүхдээ өөрөө өсгөж буй хүчрхэг нэгэн бүсгийн талаар та бүхэндээ танилцууллаа. Тэгээд энэ амьдралд тэмцэж байгаа уран болгоны төлөө баярлалаа гэж хэлье. Хүн ганцхан эзэн